Иргэн та тусгаарлалтын хугацаанд GPS Gate Tracker аппликейшнийг iPhone утсанд хэрхэн суулгаж ашиглах талаар танилцуулгыг хүргье. Нэгдүгээрт та өөрийн iPhone утасны App Store-оос search руу орон GPS Gate Tracker-ыг хайж олно. GPS Gate Tracker-ыг сонгон суулгаад аппликейшны баруун гар дээд булангийн settings руу орж доорх хэсгүүдийг бүгэлнэ. Host IP хэсгээр Clicks 2 Go email гэж бичнэ. Port хэсэгдэр 80 гэсэн дугаарлалтыг оруулж өгнө. Үүний дараа Identifier дээр өөрийн гар утасны дугаарыг оруулж өгнө. Үүний дараа хадгална. Цонхон дээр GPS Gate Tracking модыг идэвхжүүлнэ. Тус сонголтын хамгийн дээдлийн хэсгийг сонгож идэвхжүүлнэ. Үүний дараа Server Connection-ыг бас идэвхжүүлнэ. Ингэснээр таны аппликейшнийг та хэрэглэх боломжтой болно. Иргэн та тусгаарлалтын хугацаанд GPS Gate Tracker аппликейшнийг Android утсанд хэрхэн суулгаж ашиглах талаар танилцуулгыг хүргье. Та өөрийн утасны Play Store хэснээс search дээр GPS Gate Tracker-ыг бичин GPS Gate Tracker аппликейшнийг хайж олно. GPS Gate Tracker аппликейшнийг өөрийн гар утсан дээр суулган тус аппликейшний баруун гар дээд буланд байрлах Settings хэсгээс Configure руу орж Disable Power Setting модыг идэвхжүүлж өгнө. Үүний дараа та Register Tracking сонгон сервер хэсэг дээр та Clicks 2 Go email гэж бичиж өгнө. Device Phone Number хэсэг дээр та өөрийн гар утасны дугаарыг бичнэ. Үүний дараа та Register Tracker-ыг сонгоно. Accept-ыг сонгоно. Үүний дараа та GPS Gate Tracking модыг идэвхжүүлж өгнө. Server Connection-ыг бас идэвхжүүлнэ. Ингэсний дараа та өөрийн гар утасны аппликейшнийг бүрэн ашиглах боломжтой болж байна. Тус аппликейшнийг ашиглаж байх хугацаанд гар утасныхаа интернет холболтыг салгаж болохгүй. Мөн гар утсаа унтрааж болохгүйг сануулъя.